Сонсогч та Шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонсч байна. Нэр нь эрэгтэйчүүдийн дэлгүүр. Гэхдээ энд эрэгтэйчүүдийн бараа биш, харин жинхэнэ утгаараа эрэгтэйчүүдийг зардыг гинэ. Учир нь эндээс эмэгтэйчүүд өөртөө таалагдсан эрэгтэйг худалдаж авдагаараа онцлогтой. За тэгээ одоо харин энэ дэлгүүрийн үйлчлэх журмыг нь танилцуулъя. За явж өгөх. За нэгдүгээрт нь та энэ дэлгүүрээ зөвхөн нэг л удаа үйлчлүүлнэ. За хоёрт нь дэлгүүр 6 давхартай бөгөөд давхар дээшлэх тусам барааны чанар сайжирнаа. Эрэгтэйчүүдийн чанар сайжирна гэсэн үг. За гуравт нь үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийн аль нэгэн давхраас бараа худалдаж авах эсвэл дараагийн давхар руу өгсгөл үүрэгтэй. Дөрөвт нь доод давхар руу буцахыг хориглоно. За ийм дөрвөн журамтай. За тэгсэн нэг үйлчлүүлэгч бараагаа хэрхэн сонгосон талаар одоо та нартай сонирхуулъя л да. За нөхөр хайж байгаа эмэгтэй нэгдүгээр давхар руу орж гинэ л дээ. Тэгсэн тэнд тодорхой эрхэлсэн ажилдаа эрэгтэйчүүд гэсэн бичиг байж. За мань нөхөн ер нь тоож чарсангүй шууд л 2 дугаар давхар руу гарч гинэ. Тэнд очисон чинь тодорхой эрхэлсэн ажилтай хүүхдэд хайртай эрчүүд гэсэн бичиг байлаа. За хүүхэн шууд л 3 дугаар давхар руу мацав. Тэнд тодорхой эрхэлсэн ажилтай хүүхдэд хайртай бас эхнэртэй үнэн чирчүүд гэсэн бичиг байхыг хараад хүүхэн зог туссан боловч дээшээ мацлаа гэж. За хүүхэн мацаад л 4 дугаар давхар руу гарч гэнэ. За харин тэнд тодорхой эрхэлсэн ажилтай хүүхдэд хайртай эхнэртэй үнэнч гэрийн ажилд сайн ирчүүд гэсэн бичиг дурайтал хадаатай байж гинэ. Гэсэн чи үйлчлүүлэгч эмэгтэй сэтгэл дээд давхар руу шууд л тэмүүлж байлаа. Ингээд тэрээр 5 дугаар давхар руу яаран гарчээ. За 5 дугаар давхарт гараад хардал тодорхой эрхэлсэн ажилтай хүүхдэд хайртай эхнэртэй үнэнч гэрийн ажилд сайн ариг тамхи хэрэгэлдэггүй ирчүүд гэсэн бичиг байж гинэ. За хүүхэн дотроо вау гэж бодож гин. Энэ давхраас бараа сонгох гэснээр ахаал шунлан насаад за ер нь нэг нь хүрсэн юм чинь шууд л дээдлийн давхарт нь гарыг гээл ингээл дээшээгээ гарахаар шийдэж гин. За ингээл хүүхэн хамгийн дээд давхарт яаран гарч иржээ. За тэгтэл тэнд та манай дэлгүүрийн 312,869 төвлөлөгч боллоо. Энэ давхарт харамсалтай ямар ч санал болгох хэрэгтэй хүн байхгүй. Энэ давхрыг бид яагаад байгуулсан бэ гэхлээр эмэгтэйчүүдийн хүсэл гүйцэгдэхгүй гэдгийг дахин батлахыг хүссэн юм. Та манай дэлгүүрээр үйлчлүүлсэнд баярлалаа гэсэн бичгтэй байж гинэ. Тэгээд тэнд бас нэг бичиг байсан гин. Төгс эр хүн гэж байдаггүй маа гэдгийг танд насан туршдаа санаж яваарай гэсэн бичиг өлгөөтэй байж гинэ. За тэгтэл төд удалгүй энэ дэлгүүр яг хажууталд нь дээрх дэлгүүртэй яг адилхан журамтай эмэгтэйчүүдийн дэлгүүр үүдээ нээсэн гинэ. За харин дэлгүүрийн 1-р давхарт нь гэр бүлдээ халамжтай эмэгтэйчүүд, харин 2-р давхарт нь гэр бүлдээ халамжтай бөгөөд нөхөртөө үнэн эмэгтэйчүүд гэсэн бичиг байж гинэ. Харин одоогоор нэг ч эрэгтэй хүн 2-р давхраас дэш гараагүй байгаа гинлээ. Ийм л байна. Ийм л байна гэж. Та Шилдэг багийн нэвтрүүлгийн хэсгээс хүлээн аван сонслоо.